За сайн байцгаана уу манай гал мохоттой хонь арслан номын ордныхан маань одоо дараагийн 7 хоног бол 26-наас 6 дугаар сарын 1-ний хүртэлх 7 хоногийн ерөнхий төлөв унших гэж байна. За би эндээс нэг юм харцсан сууж байна л та. За аз жаргалтай сайхан амьдрал байсан харагдаж байна л да хүүхдүүд байна тийм ээ гэр бүлээ сайхан аз жаргалтай амьдрал байтал одоо генетикэн ийм нэг хар мэдээ тийм ээ одоо энэ гэр бүлийн аз жаргалтай байдлыг одоо үгүй болгосон ийм байдал харагдаж байна. За энэ нь одоо юу юм бэ гэхээр би одоо энэ дээр одоо давхар ийм юмнууд байгаа учраас би одоо энд хууралт гэж харж байна тийм ээ. Гэр бүлээс гадуурх одоо бэлгийн харьцаа юм уу гэр бүлээс гадуурх одоо хууралтыг одоо олж мэдсэн. За ялангуяа энэ дээр одоо айл ихнэр харагдаж байна л да. За энэ гэснээр одоо энэ хүний одоо ямар их одоо mental problem байгааг нь харж байгаа хэл та тийм ээ. За энд одоо яхаа мэдхгүй тийм ээ одоо эргэлдсэн, тэнэгэлдсэн, уйлсан, хайлсан иймэрхүү юм харагдаж байна. Мөн одоо энэ дээр бас ямар нэг байдлаар одоо ер нь гэр бүлийн гадуурх одоо харьцааг олж мэдсэн ийм л юм харагдаад байна. Ингэснээр одоо ийм маш их хүн дээр тусгаж авсан генетик нь л одоо энэ сайхан баяр баясгалантай амьдрал үгүй болчихсон юм шиг ийм байдал харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо тэгээд чухал шийдвэр гаргах болсон. За зарим нэг нь бол одоо дуусгаад walk away тийм ээ явсан байдал харагдаж байна тийм ээ. Явахаар шийдсэн ч юм уу. За энэ дээр бол одоо бас зарим нэг нь болохоор зэрэг бас нэг юм харагдаж байна л да. За ямар ч байсан энэ 7 хоногт одоо нэг романтик харьцаатай одоо эсвэл нэг хайр сэтгэлийн асуудал давмгайлсан ийм онцлог болчихлоо. За энэ дээр одоо бас нэг хүмүүс нь болохоор зэрэг одоо манай ганц бие улсууд бол одоо шинэ хайртай учрах нь байна тийм ээ. За энэ шинэ хайр бол одоо за тэгэхээр зэрэг энд шинэ хүн байна гэд ярихаар зэрэг за ямар ч байсан энэ нэг таны мэддэг одоо таньдаг хүмүүс дотор байхгүй байна л гэж ойлгоорой заа юу. Заавал одоо энэ одоо танихгүй байгаа шинээр танилцах гэж байгаа хүн байна л гэж ойлго тийм ээ. За энэ хүн бол одоо таны одоо хүссэн ийм хүн байхаар танд одоо аз жаргал бэлгэлэхээр ийм хүн байхаар харагдаж байна. За зарим нэг нь болохоор зэрэг за зарим нэг нь болохоор ийм сайхан юмтай учраас сайхан шинэ ханижил сайхан хүнтэй болох нэ гэж ойлгоно. Зарим нэг нь бол ийм асуудлыг ярьчлаа тийм ээ. За энэ дээр одоо бас нэг миний нэг харж байгаа юм бол одоо нэг гэр бүлтэй хүн одоо байж байгаа харагдана. Сайхан аз жаргалтай гэр бүл харагдаж байна л да. Яг гэр бүлтэй хүн гэтэл одоо гинтхэн одоо өөрийг одоо их татсан тийм ээ. Өөрийг нь одоо ингээ хит их хүчтэй дурлсан эсвэл хит их одоо татагдсан ийм хүн гарч ирэхээр вэ шүү тийм ээ. За энэ хүнтэй уулзсанаар одоо гэр бүлээ орхих шийдвэр гаргах эсвэл одоо эхнэр нөхөр нь мэдээж одоо асуудалтай уулзснаа гэр бүл асуудалд орох ийм юм яа харахгүй байна. Энэ дээр бүр давхар гарчихсан байна тийм ээ. Ийм гэр бүлийн гурвалжин дөрвөлжин ийм юм харагдаж байна шүү тий. За энэ дээр одоо яаж гэр бүлээ авч үлдэх ёстой юм бэ? Хүүхдүүдийн асуудал бас яригдаж байна шүү. За бусдаар одоо ажил төрөл юм дээр бол одоо ерөнхийдөө зарим одоо манай синглчүүд маань болохоор зэрэг одоо шинэ хүнтэй очирна гэсэн тийм ээ. За энэ шинэ хүн бол одоо happiness энэ дээр одоо аз жаргал авчрах байна. Одоо таны хүссэн хүн байх гэдэг тийм ээ. За би бас энэ дээр нэг за одоо гэр бүлийн зүгээс одоо гэр бүлийн юм уу одоо нэг тийм хүсэл биелсэн 7 хоног байх гэдэг юм. Тэгэхээр зэрэг одоо гэр бүл одоо энэ дээр бол эд материалын л харагдаж байна.
За гэр бүлийн юу хүсэж ирсэн тэр хүсэл биелэх. За энэ хүсэл бол одоо хорвоо ертөнцөөс өгж байгаа бэлэг юм шиг. За нэг ийм сайхан юм байна. За тэгээд ерөнхийдөө ажил төрөл дээр бол ер нь ажил төрлийн тал дээр ер нь тун давгүй байгаа харагдаж байна, тийм ээ. За тэгээд ямар ч байсан удаан ч гэсэн та бол амжилтанд хүрэх замд орсон байна л гэж байна, тий. За мөн одоо за ийм мэдээнүүд байна шүү. За энэ дээр одоо их сэтгэлээр унсан эсвэл одоо яхаа мэдхгүй байгаа улсуудад бол энэ дээр миний тавьсан картн дээр одоо өгөх зөвлөгөн дээр you deserve love, тийм ээ. Чиний одоо та бол одоо хайрыг хүртэх хэрэгтэй юм аа, тийм ээ. Таныг хайрлаагүй одоо эсвэл таны одоо урмыг хугалсан, тийм ээ. Таны энэ их гаргасан сэтгэлийг ойлгоогүй, энэ их гаргасан одоо энэ босгосон амьдралаа бодоогүй ийм юмыг бол одоо ерөнхийдөө дуусгасан л харагдаж байна. Гэхдээ одоо үр хүүхдүүдийн асуудал яригдах нь байна, тийм ээ. Ер нь бол ийм хүнээс бол зарим нэг нь явсан харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг ийм хүнийг одоо яах ёстой юм? Тэ ийм асуудлууд өөртөө тавих нь байна, тийм ээ. Тавьж үзээрэй. За мөн одоо ингээ хоёр тишээ болъё гэсэн ч эсвэл энэ дээр одоо бас эдийн засгийн байдал те гэр бүлийн одоо хамтарсан одоо юу гэдгийг үр зээл янз бүрийн асуудал бас тавигдахаар харагдаж байна, тийм ээ. За залуучууд минь одоо ерөнхийдөө иймэрхүү байдал үүсгэхгүй байх тал дээр одоо анхаарч гэр бүлээ сайхан баттаа сайхан авч үлдмээр байна, тийм ээ. Хүүхдүүд ер нь эцэст хүүхдүүд ер нь их хилмигдэж байна шүү. Энэ их хурц хайр, энэ их гинтийн энэ шохорхлоос болж, тийм ээ. За ерөнхийдөө бол уртын хугацаанд амьдрал минь ямар байх нь вэ? Тийм ээ, уртын хугацааны хань минь энэ мөн үү? Хүүхдийн минь гаргаж өгсөн ээж нь аав нь эсвэл одоо хүүхдийн минь аав, тийм. За ийм юм сайн бодож үзцгээгээрэй гэсэн зөвлөгөө байна. За ингээд энэ уншлага одоо нарны ордонд тарахгүй бол сарны ордноо заавал олж уншаарай. Тийм ээ, бүх хүнд одоо хамрагдахгүй шүү. Олон талаас уншихыг хичээлээ, тийм ээ. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. За та бүхэн хувийн уншлага сонирхож байвал миний одоо Facebook пэйж болох Монгол Стар тариутаар орж одоо мэдээлэл аваарай. За ингээд амжилт хүсье, баяртай.